Хэргэс нуур дээр хүрээд ирлээ. Та бүхэн анзаарч байгаа бол Монголын Далбаатай энэ Гачингой дистрикт тэргээр Хэцүүбад руу нислээ. Оо, nice. За Хэцүүбад дээр хүрээд ирлээ. Чээс 20 минут дахиад хүрээд дахиж явахад нисэл хүрээд ирлээ. За Гачингой байгалийн тогтолцоотой газар байдаг юм байна. Би ч одоо анхудаа ирж байна. Тэгээ сая бидний байгаа газраас чинь завир ус наашгаа явдаг гинэ. Одоо завир наашаа явах юм бол 2 цаг хагас ингээд сэлсээр ороод ирдэг гэж байна. За бүр болоогүй ингээд машинаараа ингээд тойрох юм бол 4-5 цаг явдаг гэж байна. Бид тэр сая 20 минут ч үсэхгүй шүү дээ. Нисэл буугаад ирлээ. Яа. Бүр тасархай гой газар хүрээд ирлээ. За энэ Хэргэс нуур чинь их нууруудын хотгор гэдэгт ордог юм байна. Энэ чинь 6 нуур байдаг гинэ. За одоо энэ байгаа Хэргэс нуур, за Увс нуур, Дөргөн нуур, за сайн нисэж байхад хажуугын талд чинь Айраг нуур гэдэг байдаг юм байна. Тэгээд Хар нуур, Хар ус нуур гэдэг ингээд 6 нуур байдаг юм байна. За Хэргэс, Дөргөн, Ус нуур чинь болохоор одоо хожиртай юм байна. Нөгөө 3 нь болохоор цэнгэг юм байна. За энүүгээрээ ялгаатай гэж байна. За бүр Гачингой тогтолцоотой газар байдаг юм байна. Хэцүүбад гээд одоо яагаад Хэцүүбад гээд нэрлэлсэн ингээ сая бас ганц хоёр нөгөө нисгчээс асуусан чинь янз янзэл домог байдаг гэж нэгэд ийшээ ирэхэд айгүй хэцүү байдаг гэнэ. Айгүй ирэхэд айгүй хэцүү байдаг гэж байна. Машин дэрэг одоо энэ чинь одоо сууч гад идэг юм уу яадгийн. За тэгээд дээрээс нь энэ мал аж ахуй эрхлэгч гэсэн бас их тийм хүндрэлтэй газар юм байна л да. Тэр үднээсээ тэгж ярьсаар байгаад энэ чиг тийм Хэцүүбад гэдэг нэртэй болсон юм байна. Тэгээ хүн амьтан цөөхөн ирдэг учраас гоё шувуу нөгөө ховор хар галуу малуу за тэгэл цаглаа махлаас битүү шувуу байна л да. За энэ Хэргэс нуур чинь бас нэлээд том нуурандаа орж ишвэн чи өргөөсөөгөө 45-6 км юм байна шүү дээ. Тэгээд уртаашагаа бол 75 км юм байна. За ингээд тойргоор ярих юм бол 3200 одоо квадрат километр гэж ярих юм байна. Маш том нуур. За дээрэс нь одоо яг энэ чинь нөгөө эрүүл мэндэд их тийм одоо хожиртай учраас янз янзын өвчин мөч ангаах өвдөлттэй тийм гоё нуур юм байна л да. Ялангуяа одоо нөгөө харьцан маршилтай хүмүүс чинь ийшээ ирж ордог гэж байна. Гэхдээ хаана орхоо ус ингээ сайн яахгүй энэ ч өөрөө 80 одоо метрийн гүн одоо тийм нуур юм байна шүү дээ. За тэгээд ерөөсөө иргэнээсээ жоохон явбал шууд доошоо 40 метрийн гүндөө орчдөг учраас аюулгүй байдал талаас орох юм бол заавал одоо бас асууж масуухгүй болохгүй юм байна. Энэ ч ерөөс ингээ 7 км үргэлжлэдэг гэж шүү. Энэ хад ч өөрөө. Тэгээд одоо ингээ та хүн анзаарч байгаа бол те янз янзын өнгөтэй тэр одоо бүр ингээ цав цагаан тэгээд уснаас гараад ирсэн гоё аралчдаг ингээд байгалийн тогтолцоод ийм л гоё байгаа юм да. Тэгээд чи бас хөөрхөн юутай юм байна. Домогтой юм байна. Хөх бух гэдэг одоо бух энэ нууранд амьдардаг юм байна л да. Тэгээд гарч ирээл тэгээд энэ хавьд амьдарч байгаа малчтын одоо өхрүүдтэй нийлээл тэнгууд одоо тэр айлын тэр одоо малн онжидуудыг сайхан үрждэг эрүүл сарвал байдаг ч юм уу те. Тиймээс хөөрхөн домогтой юм байна. Явах уу гинэ түр байж энэ гоё нэгтгэл тэргээ танилцуул л да гэлээ. Airbus H125 гэдэг за үнэхээр бүр янзын гоё нислэг тэрэг байдаг юм байна. Тэгээд Alpha Aurora гэдэг aviation гэдэг компанийн маань 3 юм нислэг тэрэгтэй юм байна. Тэгээд энэгүүрээ ингээ сайхан энэ дэрсэн зочингийн ичнээ үйлчлдэг юм байна. Энд чинь бүр одоо ганхаа таныг бодлоо бид нар хот явах гэж байгаа шүү дээ. Хот гэдэг нь Улаанбаатар үү тий. Улаанбаатар явж байгаа шүү. Улаанбаатараас очтойгоо шахах гэж байгаа гэд энүүгээр аваад идэх гэж. Гэхдээ тэр чинь шууд Улаанбаатар нисдэг юм уусгүй. Замдаа бид нар 2 удаа зэнэдээд орчдөг. Тэгээ болоогүй бид нар нөгөө Баяуулгийн Алтай 5 богд руу чинь явахгүй бөө юм болдог. Энэ дээрээ л дүүнэртэй шууд тэнд нэг өдрийн түүр хийдэг гэж. Очоод Алтай 5 богдтой очоод зураг хүрэг агуулаад буцаад ийшээ хүрээд ирнэ гэж тэ. За энэ бол супер хит байна. Энэ тэгээд Airbus-ийн энэ helicopter чинь дэлхийд дээр айгүй алдартай гэнэ. Энэ ажлын мангас гэж явдаг гэж байна. Хамгийн их даацтай гэж байна. Дээрэс нь энэ чинь одоо Everest дээр энэ чарга хүргэсэн одоо цорын ганц helicopter гэж шүү. Ялангуяа одоо дэлхийн нийтэд энэ өндөр уул муул одоо энэ Everest-ийн camp дээр наашаа шүүхэн амтан зөөдөг мөөдөг за тэгээд онцгой байдалд одоо их ашигладаг супер нислэг тэргүй шүү. За үлцгой. За манай капитан Батөрг л Тэмүүжингийн хоёр дүү маань үйлчлээ явж байгаа. Янзын хэд юм аа энэ. Үнэхээр гоё юм ээ те. За энэ гоё үйлчлэгийг хаана савна гэж нуурын нөгөө эрэг дээр байгаа. Бүгдээр явж танилцгаая. За Хэргэс нуурынхаа нөгөө эрэг дээр хүрээд ирлээ. За Хэргэс Aurum Resort гэдэг бүр тасарсан гоё газар нээгдчихтэй. Үнэхээр юм. Яа манай залуучууд нэрээ бас л яг л одоо нэг гадаа одоо баруунд одоо ямар байдгүй яг л тэрийг л хийж чадсан байна. Хагуу хата аашаа суучих гэж. Хөө би нисдэг тэр чинь бол барьж чадахгүй. Тэрийг бол хэлнэ. Зүгээр картыг бол барьчих шүү гэж би өөрөө барьчлаа тий. Тэгээ өчтөр өгдөө Улаанбаатараас гараад авчихсан. Заах бидээс наадан болж байгаа юм чи дүн үрдэлж явах төвжирлээ. Тэгээд зам аргуул тунд ажгүй. Улаанбаатараас ер нь нэг 1230-40 юм уу да. Тэгжил заах шиг болно лээ. Тэгээд эдгээр наадан болж байгаа ч гэсэн Солонготын даван дээр бол бүтээн байгуул жинхэнэ замын гоё явж илээ шүү. Тэгээд Солонготын даванаас наашаа бол зам аргуу ялангуяа тосон нэглээс наашаа бүр Гачингой замтай болсон юм. Ямар ч асуудалгүй яваад ирлээ. За resort улстай ярих юм алгаа. Энэ чинь бүр ингээд Гачингой саксны талбай, волейболын талбай, за энэ чинь зочдлууд тэр цаана single house-ууд маусууд барьж байгаа юм байна. За явж өрөөгөө танилцуулж араас өрөө дээрээч. За буудлын доторх зохион байгуулалтын бүгдээ танилцъя. Ингээ хөөрхөн
Лоббитой. Гэтэ орохдоо манайхаа юм нөгөө тавчтай орж байгаа. Яг гадаа нөгөө гутлаад хайлаад байгаа байхгүй юу? Энд чинь нөгөө нэг маш их хилстэй. Тэгээд далаа дээр орчоод манайхаа чинь нөгөө жижиг хилснүүд чинь ингээд наадчаад морон дээр хүртэл ингээд бий болоод байдаг шүү дээ. Тийм учраас энэ маш зөв цэвэрлэн талаас хүний хөдөлмөрийг үнэлээ те. Здравствуйте, Юси. Здравствуйте. Как долго ты здесь работаешь? Где-то с 21-22 года. 22 года. Би яг ирсэн чинь орос хүн байгаа гэсэн байхгүй. Тэгсэн мөртлөө по-монгольски монголоор маш сайн ярина. Тэг хайхад чинь менежер нь орсаад байна шүү дээ. Тийм англиар ярина, монголоор ярина. Тэгээд одоо хэд бас ямар ч асуудал. Да, конечно. Футбол смотришь? Конечно. За Англию, да, давай за Англию. Манайс Англи фан байгаа байхгүй те. За хэдүүлээ гоё ингээд өрөөтэй танилцсан. Ер нь бол яг хоо энэ чинь 12 өрөө байгаа юм байна. Өрөөнүүд нь бүгд одоо Mountain View эсвэл Lake View гэдэг хоёр багц маа дотор зохион байгуулалт ерөнхийдөө адилхан. Үе нараа айгүй хөөрхөн фитнестэй тий. Тэгээд Outrium гэж яриад байгаа шүү тий. Байлын гоё гэрэл орж иж байгаа хөх тий. Би өглөө энд бас гүүж мөнхөд бас үнэхээр супер юм байлээ. За нэг өрөөгөр нь ороод хэдүүлээ. Номер 3. Орос хүнтэй ирсэн гол орсоор яасан шүү тий. За өрөө янз. Одоо ингээ яг Lake View-д нь ороод ирээ тий. Гоё ингээд master bedroomтэй энэ шиг ингээд гоё view бол супер. Энд чинь маш том гоё террастай. Оо янз. Вау. Тэнцэнэ гоё саксны талбайтай гэхдээ өдөө тийш байж сойрох юм. Ер нь бол энэ төрсэн хүмүүсээс уйдахгүй юм гэсэн. Хийх activities бүр ийм байна да. Хоёр жигүүрдээ нэг ийм хөөрхөн амралтын өрөөтэй. Тэгээ хүүхдүүд гоё PlayStation энэ төр тоглож чинь. Би ч өглөө 5 бос чинь хөлбөмбө үзлээ шүү дээ. Хяргас нуур чинь энэ гоё барьтлаад байна. Улаанбаатараас нэг цагийн зөрөлт юм биш шүү дээ. За ингэж л тоглолтоо ганцаараа үзлээ дээ. За энэ ч оройч бас жоохон салхитай гэхдээ айгүй гоё байна. Салхитай болохоор гоё сэрүүг хөмж болчих юм. За тэгээ ингээ нэг айгүй гоё террастай юм аа. Үнэхээр бүр супер гоё террастай юм байна. Энд ч одоо хэдэн хүн сууж болох юм бэ? Энэ бол нэг 50 60 хүн бол ямар ч асуудалгүй суучих юм байна. Ресторантай, за энэ ч галтгоотой. Сая дүүнер маань энэ гоё коктейл хийгээд ганхвах ямар коктейл уух юм бэ? Би ч одоо коктейл сайн мэдэхгүй юм те. Одоо шар аргад уудаг юм чинь ганц мэдгээл хэлтэй. Next on the beach байгаа гэж байгаа. Энэ үлээ. Тийм ачиг. За ямар ч зүйл гоё коктейлтэй байна. За тэгээ аюу хөрхөн тайцтай. Ганаа гэд манай дүү бас хүрэлцэн ирсэн байгаа юм байна. Ганц төмөр гэсэнтэй. Оо за сайн мэдээ. Тэгээд тойроо гоё сууцгаа чинь. За энэ дундаа гоё юм фонтантай. Тэгээ энэ шигээ одоо нэг гоё нуур чи ингээ харагдаж байна те. Тасгаа гоё юм байна. Энд чинь бүр хамтлаг дуусч ирээд тоглол боол хийж болох юм байна шүү дээ. Ямар ч асуудалгүй. Тийм байна. Айгүй гоё юм байна. Янз гоё хийсэн байна дөө. Харин тийм. За гэхдээ энэ чинь амар гоё fireplace-тэй. Бүр супер гоё. Ялангуяа юм сэрүүхэн мэрүүхэн өдөр бол сайн юм дөө. Сайхан амарч байна уу? Оо мандах ирээ суудсан байгаа юм уу? Та дөрөв дэжгүй юу? Тэтэй онжлүүдийг санахаа Тэрэ сайхан хүчүүд одроо Тэрэ луй тавын хайнгэр эрхэж явлаа Хайрлаж явлаа Дурлаж явлаа Хайрлаж явлаа Wow, nice. Баярлалаа минь за. За суцгаа. Сугнаа. За тэгээд нэг орцоо. За нэг орцоо. Вау, юу вэ? Тэр холоос харахаар чи жижиг харагдаад байна шүү дээ. За сайн юм уу? Капитан уу? За нэр юм лээ? Баатар. Вау, гурлаа юм уу? Та хэд чинь гадаадд мададад төгссөн, Итали төгссөн гэдсэн үү? Оо, ямар гоё юм бэ нэр. За welcome board. Би ч одоо зүгээр нэг тийм юм уу гэсэн чинь бүр яг нэг Монакод байгаа юм уу те? Тийм сэтгэрж байна уу? Вау, тасархай юм биш чинь. За сайн бацхан, сайн юм дөө. За, оо здравствуйте. О, ты пойдёшь да. О, танихгүй шүү дээ. Тэсэд нэш. Хоёно. Янжин чи анхудаа юм сууж байгааг юу? Анхудаа сууж байгаа юм уу? За. Тасархай явах нэ. Үнэхээр гоё юм байна. Юу дэлбэр шампанс дэлбэрлээ. Prosecco шимэл хяргас нуурандаа. Өчтөр нэрээ наадам ямар гоё болов. Урд өмнө ер нь яг ийм наадам болоогүй шиг санагдаад их юм бүр
хачин гоё наадам болоо, бүхэнж гоё боллоо, моринж гоё боллоо. Тэгээ хамгийн гол нь монголчууд бидний тийм гоё уур амьсгал их гоё бол наадмын нээлт ямар гоё болоо. Энэ жил үнэхээр гоё болж байна. Тэгээд одоо яг өнөөдөр бас нөгөө морины өдөр, дэлхийн морины өдөр гэдэг байна шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгчийн Монгол улсаа санаачилсан энэ сайхан өдөр биш морьтой цамцомцомсчлоо. Тэгээд Хяргас Аврам резортынхаа супер гоё яахтаар ингээл жинхэнэ тансаглал явж байна да найз нартайгаа. За энд л одоо нэг эдгүү хэр эр хүний жаргал гэлж ийн баха те. За хэдүүлээ явж гоё боотоо танилцуулъя. Би одоо ганцаараа суугаад яах вэ? Яа, хөлөөцгөө явж шүү дээ. Энд чинь хараа. Би түрүү орж ирээд Прадо гэдэг яахт юм баг гэж бодоод энэ хараа. Энийг уншаад би яахад чи Прадо гэж уншаад байсан байхгүй. Ямар супер яахт вэ гэсэн чинь Пардо гинэ. Пардо гэдэг Италийн бүр жинхэнэ гоё тансаг яахтыг манай Хяргас Аврам резортын мэнд оруулж ирсэн байна да. За манай капитан ах нь нэрэ Таиландд одоо гэдэг ийм яахтыг хэмжилттэй. Даруулт завийн одоо тийм сургалтанд 14 хоног суугаад баг хамгийн анхны Монголын Амраа гэдэг манай найз байдаг. Бид хоёр хамт суугаад тэр лицензийг авсан шүү дээ. Одоо алтан дээр лиценз байдгийг. Тий. А та ядгтай энэ яахтыг баг хамгийн анхтай баг тий. Тий. Пардо 43 онгоц маань Италийн онгоц байгаа. Харин тийм байна. Тэгээд канцерэ дээр Пардо гэдэг одоо компаниас үүдээ. Зөө. Ах нэг даруулт завийн үүдээсэн гэлээ. 17 оноос хойш ингэ. Ах нэг яагаад гэхэд би өгтөө лицензтэй шүү. Зүгээр яаж байгаа юм биш юм дөө зөө. Оо за. Ийшээ даруул ийшээ явна шүү дээ. Яг машины юутай адилхан юм шүү дээ тий. За биднээс болох нэг ингэдэг үелтэй. Нэг энэчний юм тэгээ ингэж яадаг. Оо энэ бол тасарчжээ. Энэ ямар энэ явдал нь ямар гоё зөвлөх юм бэ? Зөвлөг хийж байгаа. За. Тэгээ та хэд минь одоо энийхээ ингээд ирсэн зочин гүйжтэй гоё түрээслээ тий. Одоо гол destination бол хэцүү бат баг. Ах нь өчтөр нөгөө вертолетоор тийшэж бас нисээд ирлээ. 20 минут нисээд ирд юм л шүү. Та хэд ингээд явхад хэдэн цаг болтой? Хэцүү бат руу бид нэр ихэд зөвлөг явахад 4 цаг. А ирж уцахтаа юу? Ирж уцах. Очихдоо 2 цаг ирэхтэй. Оо очоод гоё зураг ургаа авах болчихвол тий. Вау, за энэ бол үнэхээр гоё тансаг юм байна. Ярих юм алдсан. Одоо нэр чинь Монгол болж штэ энэ чинь тий. Би одоо гадаадад тэр дундаа одоо Монако, Зоноко одоо хаана гэдэг тий. Тэр газар сардины арал марал дээр л ингээд явдаг үстэй бид чинь тий. Тэг чи одоо Монгол тэр дундаа увстай бүр ингээд Хяргас нууран дээрээ манай резортын ийм гоё 2-2 зав аваад ирсэн. Тэгээд ирсэн зочин гейжтэйгээ гоё ингээд вау, за энэ за түүнийтэй амжилтчсэн. Тасархаа. Энд чинь доороо бас кают маяг байгаа тий. Ундаж болно, нойл дүүш бүх асуудал үүсдэг. Харин орж үзнэ. За өнөөдөр бас манай нөгөө Силийн дүүгийн маань төрсөн өдөр болж байгаа. Энэ бас азтай охин биш үү тий. Ийм гоё өдөр төрчдөг. Силээ. За төрсөн өдөр дажгаа юу? А ийм тансаг байлаа. Яна одоо энэ бичлэгийг танаа ангийнхаа үзээд одоо хэвээр балрах байхаа. Чи одоо ямар амар төрсөн өдөр тэмдэглэдэг юм бэ гэдэг. Одоо наашаа суул та. Юу хий? За happy birthday. Оо хоёулаа юуг авдаг гэсэн юм шүү дээ. Гитараа орчихсон байна шүү дээ. Гитараа аваад ирдэг гэсэн юм шүү дээ. Гэсэн бол happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday dear Sile. Happy birthday to you. За. Ийм хоёр хөөрхөн манай үйлчлдэг хөөрхөн дүүнер бий. За дүүнер маань гоё охин төрсөөлөг болж байгаа юм байна шүү. Гэтэ би ч бас мэдсэнгүү аав ээж надаас нуугаад хэлсэнгүү энд гарангуудаа хэлж байгаа байхгүй юу? Мэдсэн бол хэдүүлээ гоё торт морд өгдөг байж тээ. За тэгээд зогсоогүй бас Жиконди гэдэг эдний охин компани. За эднийх бол одоо бас Италиас одоо бүр супер бүтээгдэхүүнд оруулж ирдэг юм байна. Энэ нөгөө cold press гэсэн баха тий олимын тос одоо нөгөө антиоксидант нустахгүй гэдэг нь яг жинхэнэ гоё фреш амтай байн хадгалдаг бүр гачин үнэтэй юм тос оруулж ирдэг. Энэ савлгаа мавлгаанд ямар ч гоё юм тий эдгээр. Сая өглөөний цайн дээр эдгээр байгаад байсан байхгүй юу? Би яг энэ тэнд очихдоо олив идэх дуртай. За энэ бол одоо бүр супер амттай юм байл шүү. Тэгсэн ахыгаа өнөөдөр юугаар дайлж нэгэж. Акваха энэ бол одоо дэлхийд шүү ганц Монголд яриад байгаа юм биш. 1000 литр үйлдвэрлэдэг ийм улаан вино гэнтэй. Одоо энэний задлалтай биш үү тий. Тэгээ одоо миний нууж байгаа оригдун дас чинь Prosecco гэдэг тий. Италийн бас алдартай энэ бүр супер. Prosecco гэдэг нь Италийнх шүү. Шампань гэдэг чинь одоо Францыг болох гэдэг тий. Монголчууд шампанс гэдэг үстэй. Энд чинь нөгөө Италийн Верона хотын юм биш үү? Нөгөө Ромео Жулиетийн хот. Гэтэ италчууд л ийм гоё тансаг байдаг юм доо. Ер нь бол тийм тансаг амьдрал дуртай хүмүүс шүү дээ, тий. Одоо манайхан чинь гоё хурим найрмаа хийж байгаа хүмүүс энэ гоё зураг хөрөг авах болж чинь сүүлийн Instagram, TikTok дээр гоё зураг хөрөг авах магуулах тий. Тэгээд романтик тийм орчин хайдаг шүү дээ. Жинхэнэ гоё романтик орчин ч бол яг энд Хяргас нууран дээр байгаа юм биш үү манайхан. Ийм зав одоо хөвсгөлт бас ганц хоёр байдаг байхаа. Би бас мэдчихэв. Гэтэ яг Хяргас нуур дээр бол ийм зав бол байхгүй. Энд одоо ингээ яг хосороо ирээл тий.
оройн зоог моог барайл тэр романтизм тэр гоё юмыг мэдэрнийг бол одоо үнэхээр гоё газар биш үү. Завин дээр л яваад байгаа шүү дээ. Энд чинь гоё нойлтой мастер бедрумтай тэнцэнэ бүр гоё 2-2 ортой юм. Энд чинь 4-5 хүн бол ямар ч асуудалгүй бүр хоног монгоор явчих юм биш үү. Тасгай гоё юм байна өө ярих юм бол. Ихтэй пардо шүү, прадо биш. Бичлэл нь яг прадо шиг юм те. Наач гоё нуулаа. Наач илүү хүчтэй байхаа. Тэр гоё харагдаад байна да. Яа, за. Жохон гээ гоё сэрүү ороод нар унаад ирэхээр энэ UTV унах бол үнэхээр гоё юм байна. Энэ нөгөө зам мам нь бүр нэг UTV зориулсан юм шиг ингээд бартатаа бол бартатаа, инстэй бол инстэй. Түрүү би энэ суусан байхгүй юу? Тэг гайхаад яагаад суучваа гэсэн чинь тоорсоо нэгээггүй явуулсан байгаа байхгүй юу? За үнэхээр супер резорт юм байна. Энд бол ирсэн хүмүүс ямар ч уйдахгүй юм байна. Одоо нөгөө өдөржингөө хийх юмтай гоё сагсны талбай байна, волейбол нь байж гин, гоё одоо Италийн яахт байж гин. За тэгээд одоо хүүхдүүдийн нөгөө банана, за тэгээд одоо усны хурдны одоо мотоцикл жет гэдэг үү те. Бүх л юм байна. Яг бас аюулгүй байдлаа мэдээж хангаж явах хэрэгтэй гэж бодож байна те. Түрүү би сууссан айгуу сайн. За явцгаа манайхаа. Just сууж шүү. Хийж гарахгүй шүү. Багийн төрөөсгөө суучлаа. За энэ бадлцыг бодлоо. Энэ талаас бүр сууцаараа. Хоошо гарах уу? Хоошо гарах тэ. За. За жинхэнэ гоё зугаач чинь да. Сайн залуудаа санагдчихлаа зүгээр. За Хяргас Аврум резорттой наадмын яг өдрүүдээс таасныг хэлэх үү гачин гоё амарлаа бүр яг нэг арабын шейк шиг л байлаа. Та бүхэн анзаарч байгаа бол угаасаа манай энэ Аврум резортын маань тэгж тогтчулсан байна. Яг л нэг гоё тийм булангийн оронд одоо Дубайд ч юм уу Аан ч юм байгаа юм шиг тэгж гоё тогтчулсан. За энд өдрийн хоол, орой хоол одоо меню зүүнүүдээр хоол моолын талаар бол яриад авахгүй. Эндхийн тоогоочуд бол үнэхээр мундаг юм байна. Яг л одоо стандарт, баруун стандарт ямар байх ёстой тэр дагуу хийсэн байна. За өглөөний цай одоо ингээд бид нар хот руугаа хөдлөх гэж байна. За гоё юусэн уу? Гоё юусэн. Тийм үү. За одоо тэг өнөөдөр хөдлөн штэ явна штэ. Зүгээр үстэй. Зүгээр за үлдэх гээд байгаа байхгүй энэ. За ер нь бол яг хуу одоо дэлхийн 126 улсаар аяллаа. Янз янзын зочид буудал, янз янзын резорт бүх зөндөө газраар нь явж үзлээ. Тэг яг энэ одоо стандарт гэж байдаг те. Яг тэр стандартыг манай одоо Хяргас аврагынхан маань энэ Хяргас нууран дээр авчирч чадсан байгаа байхгүй те. Яг л одоо 5 отоо зочдууд ямар стандарттай байх ёстой яг тэрийг л одоо үнэхээр авчирч чадсан. Тэрийг юугаар илэрхийлж юм гэхээр за мэдээж буудал бол гоё гачин гоё тансаг гэхдээ буудал дээр бол хүмүүс болгоны анзаардгүй нэг жишээ зүйлүүд байдаг те. Одоо даавн гоё байх ёстой те. Дээрэс нь одоо эмэгтэйчүүдэд ялангуяа хулаа таавал гэх те одоо нэг байны алчуурын гоё хөвсгөр байх ёстой гэдэг юм уу. За эрчүүд биднэрт одоо усны даралт нь халуун гоожих ёстой гэхдээ усны гоё даралтайч байх ёстой гэдэг юм уу те. Тэр болгон яг нэг Хяргаснууд авч чадсан байгаа байхгүй. Миний хувьд бол жишээл би одоо аливаа нэгэн зочдлуудыг үнэлэхдээ өдрийн хоолч биш, оройн хоолч биш. Яг өглөөний цайгаар нь үнэлдэг байхгүй. Өглөөний цай ямар байна гэдэг бол тухайн буудлын ямар стандартыг барьж чадна гэдэг бол бүр супер үзүүлэлт байдаг. Та бүхэн анзаарч байгаа бол яг л гоё English breakfast ингээд байж байгаа байхгүй те. Супер. За ер нь энэ Аврум гэдэг үг чинь алт гэсэн үг шүү дээ. Үнэхээр алт шиг газрыг манай Хяргас нуурын хөвгөн дээр энэ залуучууд авчирч чадсан байна. Маш их хөрөнгө зарсан байна. Хүмүүсийг энд ирэхэд яаж гоё ая тухтай, сайхан амархуу гэдгийг бол талаас нь бодолцсон ийм супер газар байна. Тэгээ та бүхэн энэ газрыг сонирхож байгаа бол доогуур утсаар холбогдоорой, захиалгаа өгөөрэй. За одоо гэртээ харих зам, хамгийн сайхан зам. Гэртээ хармааргүй байгаа юм уу? Аяр тоо модас. Бараг хармаар хүүцэд хармааргүй багч байгаа юм те. За. Улаанбаатарт очиод уулзъя.